За бүгдээ өнөөдөр маш хүнд сэдвийн талаар ярьцгаая. Юу вэ гэхээр их сургууль яг хэрэгтэй мөн гэж. 2025 онд хүссэн баачкан зүгээр л гар утас компьютероо дийлгээл Wi-Fi-тай холбогдоод карьераа өгөөл контент хийгээл мөнгө олоод сайхан амьдрал гадаадаар зугаалаад болчих юм биш үү гэж. Нөгөө талд нь болохоор үгүй их сургууль байхгүй бол эн чинь тэгээд хин инженер болж, хин эмч, хуульч, цагдаа болж энэ нийгмийг чинь барих юм бэ. Бид нар над e-commerce dropship хийдэг хүмүүсүүдэр чинь бид нар одоо сургууль барихгүй шүү дээ. Имлэг барихгүй шүү дээ гэж хэлж байгаа. Ялчгүй энтлийнхэн зөв. Гэтэ нөгөө талд нь боловсролын систем яаж ч утсаа яг энэ орчин үеийн AI-ийн талаар юу ч зааж чадахгүй, контентын талаар заахгүй, сошиал медиа алгоритмын талаар заахгүй, яг энэ цаг үед ажиллаж байгаа юмыг заахгүй, зааж байгаа зүйл нь жоохон хоцрогдсон гэдэг нь бас зөв. Аль аль нь зөв. Гэтэ нөгөө талд нь бас гурдагч талын хүмүүс байна. Тэр нь юу вэ гэхээр энэ дижиталаар мөнгө олно, өнгө орон, сайхан амьдрын, reel хийн, views эдэр гэж ярьдаг хүмүүс бол өстой таалагдахгүй байна те. Энэ бол хүмүүсийн тархийг угааж ин гэж нэг хардаг гурдагч талын үнцэг байна. Тэгээ тэр хүмүүсээс та их сургуулийг төгөл зөвтгөх үү гэхээр бас их сургуулаараа яг төгсөөд диплом аваад 40 жил амьдрал нь доктортой хангалуун сайхан байхгүй гэдгийг хүмүүс мэдээд байгаа. Тэгэхээр ингээд алийг нь ч нэг хүлэн зөвшөөрдөггүй мөртлөө аль алинд нь маш шүүмжлэлтэйгээр ханддаг юм хүмүүс. Тэгэхээр бүгдээрээ энэ видеон дээр энэ гурван талын талаар дийлгэрэнгүү бүр задлж байгаад ярилцгаая. Энэ видеоны төгсгөлд та өөрийнхөө шийдвэрийг өөрөө гаргаарай. Тэгэхээр хамгийн ихнийх нь юу вэ гэхээр допамины цэргүүд буюу дижитал 90 үеийн цэрэг жанжтууд, контент бүтээгчнэр, крипточид, e-commerce хийдэг хүмүүс, dropshipping хийдэг хүмүүс, сургалт зардаг хүмүүс, гүрүүнэр, лайф коучнэр. Одоо юу вэ нэрлж болохоор те. Ерөөс ямар ч үсэн энэ орчин үеийн дижитал технологийн буйнаар амьдарч байгаа энэ хүмүүс. Энэ хүмүүсийн философи нь юу вэ гэхээр айгүй энгийн. Шууд өнөөдөр чи зориг л байх юм бол контентоо хийгээд борлуулалтаа хийгээд бизнесээ хийж болохоор байхад 40-50 сая төгрөгийн зээл авч өрөнд орж их сургууль сурч яах гээд байгаа юм бэ гэж. Хэрвээ гадаад сурах байгаа бол бүр 100 мянган долларын өрөнд орж ажилд орохоос ч өмнө өрөнд орж эхэлж яах гээд байгаа юм гэж. Шууд одоо бизнес хийх гэдэг юм бол бизнес хийж. Хийх гээд байгаа зүйл дээр шууд очоод гаршаад чадварчаад мөнгө олооч гэж. Яг үүндээ энэ хүмүүсийн ярьж байгаа юм бас нэг тийм буруу биш. Ямар ч зүйл хувьсаж явж идэг. Тэгэхээр бид нар яг тэрэнд нь тааруулж харж байгаа. Магадгүй энэ хит экстремист үзэлтэй байж болно. Гэхдээ ийм үнцэг бас байна. Бүгдээрээ тэгвэл дижитал карьер хөөж байгаа энэ хүмүүсийн давуу талуудыг нь хараад үзье л да. Энэ хүмүүс ямар нэгэн зүйл мэргэжлийн тулд 4 жил сурах шаардлагагүй. Заавал нэг профессороос аттестат авч бие даалт хийж дүн тавиулах шаардлагагүй. Зах зээл дээр юу гаргана? Тэр нь арт түмнээс зах зээл дээрээс шууд дүнгээ аваад явчихна. Их сургуулаас нэг өөр юм нь юу гэхээр шууд практик. Чи контент хийлээ хүн үзэхгүй л үзэхгүй. Ингээд ч юм уу сурагч. Хэрэг сая views аваад борлуулалт гараад хэдэн 100 сая төгрөг хийжвэл авч ийна л гэсэн. Шууд амьдрал дээр чадваржаад, туршлагажаад явцдаг. Үр дүнд шууд views-ээр байна уу, мөнгөөр орж ирдэг. Нэг давуу тал нь дижиталаар ажиллаж байгаа учраас орон зай болон цаг хугацаан хамаарал гэж юусоо байхгүй. Энэ хүн Балид байна, Улаанбаатарт байна, Майамид байна, Европт байна, хаач байсан гэсэн бид нэр дивэн дэлхийгээр тарсан монголчуудынхаа контентийг үзэн тэр хүмүүсийн санал болгож байгаа зүйлийг наавна энэ дээр ирээдүй бол явж байгаа. Тэгэхээр та магадгүй энэ 15 настай хүүхэд нэг сарын дотор 30 сая төгрөг оллоо гэдэг иймэрхүү ярианууд ч юм уу видеонуудыг бол зөндөө харж байсан байна. Гэтэ нөгөө талд нь бас маш том сул талууд байдаг. Юу ихээр хүн болгон одоо гар утастай болсон учраас орж ирэхэд босго намхан. Тэгэхээр маш их хүн ийшээ орж ирдэг. Тэр чинийгээр маш их өрсөлдөнтэй. Ондоос ч ялгарч үнэхээр амжилттай байж үр дүнгээ үзүүлж мөнгө олохын тулд баргийн хүн чадахгүй үнэхээр 1% амжилтанд хүрэх байх. Дээрэс нь мөнхийн хандлтаа доктортой барих, мөнхийн бизнесээ доктортой барих, мөнхийн тэр бүх hate, үзэн ядалт, comment, cancel culture энэ бүх юмн донд оршин тогтнож явна гэдэг нь хүний mental health буюу хүний сэтгэл зүйн эрүүл мэндийг бол зүгээр орвонгоор нь үгүй. Тийм учраас маш олон creator-ууд ер нь тэгж олон 10-20 жилийн карьер гэж ерөөсөө үүсгдэггүй. Тодорхой хэмжээнд явж байгаа л за би боллоо, контент хийгээ боллоо, амьдралаа одъё, худлаан байна гэд гарддаг гэсэн үгийн салбараас. Тэгэхээр хараад үзэх юм бол маш их хүн энэ салбар руу орж ирдэг ч гэсэн 10 жил тунж үлддэг, 20 жил тунж үлддэг нь бол маш цөөхөн. Дээрэс нь бас нэг зүйл нь юу вэ гэхээр бид нар энэ дотор байгаа хүмүүсийн зөвхөн амжилттай кейсийг нь харж байгаа. Бид нар зөвхөн чамыг харж байгаа. Бид нар зөвхөн гримиксийг, түшгийг харж байгаа. Бид нар нөгөө талд нь хэдэн 100 мянган хүн контент хийгээд views авч чадахгүй байгаа талаар бол ерөөсөө ярихгүй байна. Тэгэхээр энэ салбар руу орсон хүн болгон амжилтанд хүрж, viral болж, од болж, бизнес нь буудаж хэдэн 100 сая төгрөг олох боломжтой бол биш. Ерөнхий дижиталаар ажиллаж амьдрах талбарыг хараад үзэх юм бол мэдээж чи энэ дотор мөнгө олж болно. Гэтэ ганц асуулт. 5 жилийн дараа чи мөнгө олсоор байх уу гэж. Ерөөсөө канселдуулахгүй нэр төртөгөөр өөрийнхөө карьерийг авч яваад тогтмол орлоготой эн чинь бүр яг системжэд явж чадах уу гэж. Баргийн хүнд бол хэцүү. За одоо бүгдээрээ хоёр дахь ертөнц рүү орцгоё. Энэ бол уламжлалт
барилгачид, нийгмийг босгон бүтээгч нар, инженерүүд, хуульч нар, цагдаа нар, эмч нар ерөөсөө нийгмийн суур дэд бүтцийг бүтээдэг хүмүүс гэж үзье л да. Энэ хүмүүсийн аль нь ч бараг 10,000 дагагчтай, 100,000 дагагчтай, сая views, 10 сая views авдаг биш. Энэ хүмүүс маш чимээгүй нийгмийг нуруунд дээр үүрж явдаг. Энэ хүмүүсгүйгээр өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгэм оршин тогтнох боломжгүй. Танай гэрт орж ирж байгаа дулаан, цэвэр ус, тог, чи өвдгөд ч очдог эмч, нийгмийн асуудлуудыг зохицуулж байдаг цагдаа, шүүх, сургууль дээр чинь багшилж байгаа багш, энэ бүх хүмүүс хандлт авдаггүй, байнгын алдаршуулагдаад байдаггүй, нийгмийн хамгийн хүнд ачааг үүрж байгаа. Гэхдээ чимээгүй тоглогч нар. Тэгэхээр энэ хүмүүсийн өнцгөөс харж үзэх юм бол их сургууль гэдэг зүйл бол чамд зарчимч байдлыг болсон. Чи өглөө болгон гоцоох хэвээр, чи ажилд сурах хэвээр, чи бие даалтаа өгөх хэвээр, чи судалгаа хий, чи гүнзгийгээр сэтгэж сур. Чи зүгээр нэг ажилдаг TikTok-ийн бүжгийг дагаад дуурайгаад хийгээд views авах биш, чи бодож сур, сэтгэж сур. Хийж байгаа зүйлээ илэрхийлж сур, ярьж сур. Чи тайлан тавьж сур. Чи ямар нэгэн систем дотор ажиллаж сур. Тэгээ дээрэс нь бидний хийдэг TikTok, YouTube, e-commerce-ос нэг ялгаатай зүйл нь юу гэхээр энэ хүмүүс нэг скиллийг мастерлах гэж маш олон жил сурдаг. Жишээ нь эмч нарын хэдэн жил сурдгийг харъя те. Хуульч хүмүүс хэдэн жил сурдгийг харъя. Тодорхой хэмжээний хэрэгэм зэрэг дээр очихын тулд чи заавал магистр, докторантаас дээш хамгаалсан байх ёстойг харах юм бол маш олон зүйлийг өөрийнхөө craftsmanship буюу яг өөрийнхөө бодит суурь ур чадвар руугаа хөрөнгө оруулалт хийж энэ хүмүүс тэр түвшинд гарч ирдэг. Энэ нь энэ хүмүүсийг урт хугацааны суурьтай, фундаменттай карьертэй болгож өгч байгаа. Нийгэм гэдэг зүйл хэдий дижиталцсан ч гэсэн нийгэм тэр чигтээ дижиталчаагүй. Бид нар бүгдээрээ AR, VR-а зүгээд ерөөсө гэрээсээ гардаггүй юм роботууд арай болж хувираагүй. Яалтчгүй энэ хүмүүсийн талд нийгэм бол 50-с илүү хэвтэй оршин байгаа. Тэгэхээр урт хугацааны тогтвортой карьер, нэр хүнд, хүлээн зөвшөөрлийг бий болгох гэх юм бол уламжлалт, боловсролын систем гэдэг зүйл бол бас яалтчгүй чухал. Тэгвэл бүгдээрээ энэ уламжлалт боловсролын системийн сул талыг давхар харъя л да. Мэдээж сул тал байгаа. Юу ихээр зааж байгаа зүйл нь бол яалтчгүй outdated буюу хуучирсан. Яг одоогийн бидний яриад байгаа AI, интернетээр борлуулалт хийх, personal brand-ийг хөгжүүлэх, бизнестэй хандлт авчрах, энэчнээс sales funnel угсрах, энэ YouTube дээр видео чи яаж ажиллах, энэний title thumbnail-ийг яаж өөрчлөх юм, Instagram-ийн reel-ийг яаж гаргаж ирдیں, тэр алгоритмын цаана юу болоод байгаа, тэнцэнээс яаж борлуулалт хийдیں, хандлтыг яаж мөнгө болгож өргөх юм, monetization гэж юу юм. Уламжлалт боловсролын систем бол тэр талдаа ерөөсөө бол хойно үлдсэн. Энийний талаар ерөөсөө ч заахгүй, ярихгүй, мэдгүй. Сургуулийн маркетингуудаас нь л харж болно бид нар. Бас нэг сул тал нь юу вэ гэхээр 4 жил, 6 жил, 8 жил тасралтгүй онол нүдчиж байгаа учраас яг практик дээр гараад ирэхээр практик байхгүй. Тийм учраас бид нар их сургууль төгссөн хүмүүсийн ихээхэн хувь нь мэргэжлэр ажиллахгүй, ажилгүй. Эсвэл магадгүй Улаанбаатарт маш гоё мэргэжлэр сурч төгссөн. Хуульч, инженер гэсэн Солонгост Starbucks-д ажиллаж байгааг бид нар харж байна. Одоо Монгол жишээ нь хүнд хөнгөн үйлдвэрлэлийн инженер ч юм уу маш нарийн мэргэжлэр сурчаад барилга дээр ажиллаж байгаа, айл нүүлгэж байгаа маш олон хүмүүсүүд байна. Нэг харамсалтай юм нь юу гэхээр яг ийм үр дүнд хүрэхийн тулд маш их мөнгийг боловсролтой зарцуулсан. Хэдэн 10, 100 саяар нь боловсролтой зарцуулсан. Маш их жилийг зарцуулсан. 4, 6, 8, 10, 12 жилийг зарцуулсан. Гэтэ эцсийн үр дүн нь бол иймэрхүү байдалтай бас дуусч болж байгаа. Тэгэхээр боловсролын системийг харах юм бол магадгүй яг энэ систем 20 дугаар зуунд төгс ажилдаг байсан гэж болно. 21-р зуунд тренд жоохон өөр тийшээ хазааж эхэлсэн. Одоо яг өмнөх шигээ ажиллаж үр дүнгээ өгч бол чадахгүй. За тэгвэл одоо бүгдээрээ 3 дахь өнцөг рүү орцсон. Ерөөсөө энэ хоёр талын яг дунд нь гараа авчицсан ингээд сууж байгаа. Аль аль талд нь ийм шүүмжлэлтэй ханддаг хүмүүсийг. Энэ хүмүүс яадаг вэ гэхээр ер нь бол маш сайн консюм хийдэг те. Боловсролын талын бүх юмнуудыг харж байна. Facebook-аа маш сайн ухаж байна. Орчин үеийн дижитал контент хийж байгаа, фанл угсарж байгаа, сургалт зарж байгаа бүх хүмүүсүүдийг ажиглаж байна. Тэгэл дунд нь ямар ч байсан гараа ингэж сууж байгаа л боловсролын системд ялчгүй хуучирсан л да. Гэт байгаад байна. Тэгсэн нөгөө талдаа хүн болгон бас e-commerce хийхгүй л дээ. Гэт байгаад байна. Энэ хүмүүсийг харах юм бол яг аль аль талынх нь үзүүлж байгаа үр дүнг нь хараад нэг гайхшраад байгаа зүйл байхгүй. Энд ингээл хүн борлуулалт хийгээл тэр бунд төгрөг оллоо гэх юм бол нэг иймэрхүү байдалтай. Их сургуулиараа аваад ийм мундаг доктор профессор боллоо юм бол бас ч нэг тоохгүй. Тэгэхээр яг энэ 3 дахь хүний өнцгөөс харж байгаа хүнд бол нэг давуу тал байгаа. Тэр нь юу вэ гэхээр бид нар хит хөөсөрч болохгүй. Бид нар хөрсөн дээрээ буух хэвээр. Бидний балансч болох хэвээр гэдэг өнцгөөс харж байгаа нь бол маш авууштай. Гэхдээ 3 дахь өнцгөөс харж байгаа хүний хувьд энэ хүн өөрөө ямар ч гаргалгаа төвшүүлдэггүй. Дижитал гаргалгаа юм уу гэхээр үгүй итгэхгүй. Уламжлалт гаргалгаа юм уу гэхээр итгэхгүй. Өөр ч ямар гаргалгаа юм гэхээр ямар ч гаргалгаа байхгүй. Ер нь бол нөгөө яг амандаа зүвсээ зууцсан хиппи маяг юм.
Нэг бодлын өнгөрсөндөө жоохон гаццсан ч юм шиг, нэг өөрчлөлт хийх зориггүй ч юм шиг, бүх юмыг нэг шүүмжилдэг жоохон сөрөгч юм шиг. Бас өөрөөс нь бусад бүх хүнийг зүгээр шүүмжлээд суугаад байгаа юм шиг. Магадгүй тэр 19 настай ютубер охиныг шүүмжилж сууж байхын оронд буцаагаад асуух асуулт нь та энэ охин ийм олон 100 мянган хүнд хүрж байгаа та өөрөө юу хийвэ гэдээ асуухаар хэлэх юм бас байхгүй юм шиг. Тэгэхээр одоо яг яах ёстой юм бэ гэж. Танд 3 сонголт байна шүү дээ. Та яг алийг сонгох ёстой юм бэ гэж. Миний бодлоор бол энэ хүн болгон инфлюенсер болох албатай биш. Хүн болгон заавал инженер болох бас албатай биш. Хинч шүүмжилж чадна. Хэрвээ бид нэр хүчрхэг үндэснийг байгуулъя гэж байгаа бол би энэ 3 өнцгөөс би бүр шал өөр асуулт дэвшүүлмээр байна. Тэр нь юу вэ гэхээр би бүр танаас хувьчилж асууя. Та алийг сонгосон бэ? Та өөрөө өнөөдөр яг ямар асуудал шийдэж байгаа? Таны ширээн дээр гаргаж тавьж байгаа гаргалгаа чи яг юу вэ? Та байгаа талбар дээрээ яг ямар асуудлыг шийдэж байгаа? Яг ямар хүмүүс тусалж байгаа? Та салбар болгоныхоо хязгаарыг яаж цааш нь түлхэж байгаа? Миний гол хэлэх зүйл маань бол хүчрхэг улсад өнгөрсөн ирээдүй аль аль нь байх ёстой. Бид нар ирээдүгөөч хүлээн зөвшөөрөх ёстой. Өнгөрснөө ч гэсэн бас хүлээн зөвшөөрөх ёстой. Бидэрт дижитал ертөнцийн уугуул энэ дээр маш шинэлэг хурдтай мөнгө олдог, амжилттай хандлт авч чаддаг, Монголоос урталчилж чадах хүмүүс бидэрт хэрэгтэй. Гэтэ нөгөө талд нь бидэрт нийгмийг бүтээж чадах, бас давхар чадварлаг, урам зоригтой, хэлхтэй, туршлагатай юм хүмүүс бас хэрэгтэй. Аль аль нь одоо бүгдээр яг нийлүүлж тавих юм бол ерөөсөө гол ганц л асуултан дээр төвлөрнө. Та ямар асуудлыг шийдэж байгаа вэ гэж. Та альч талбарт байсан гэсэн ямар нэгэн байдлаар асуудал шийдэж чадах юм бол та хэрэгцээтэй газараа хэрэгтэй хүн байж чадж байна л гэсэн үг. Тэгэхээр энийг үзэж байгаа магадгүй их сургуульд орох уу яах уу гэж бодож байгаа хүн байх юм бол чи ямар асуудлуудыг шийдмээр байгаа. Тэр асуудлуудыг шийдэхин тулд чи ямар ур чадвар эзэмших ёстой. Тэрэн дээрээ л төвлөрнө. Тэр чинь уламжлалт байж болно. Тэр чинь орчин үеих байж болно. Бидэрт өнгөрсөн ирээдүй одоо бүгд хэрэгтэй учраас. Яагаад вэ гэхээр бүгдээр зөвхөн боловсрал гэдэг үгэнд хязгаарлагдахгүйгээр харъя л да. Бүгдээр нийгэмдэр ерөөсөө асуудал болон асуудлыг шийдэгчнэр байдаг л гэж харъя л да. Та дипломтой дипломгүй асуудлыг шийдэж чадчихлаа байвал та зөв газараа зөв хүн байна л гэж би хэлмээр байна. Тэгэхээр төгсгөлд нэг асуулт. Та аль өнцгөөс харж байна? Таны бодлоор ямар хөө вэ? Та бодлоо доотлын коммент хэсэгт үлдээгээрэй. Дараагийн видеогоор уулзцгаая.